Яаж яваад энэ дээр ч вэ гэж та гайхаж байна уу? Хэрэг тийм бол бидний аялын ээлж дугаарыг тулан үзээрэй. Hello guys. Hey. Hello. За бид Улаан улсам руугаа орчоод Хүсэл аймгийн Улаан улсам руугаа орчоод Монгошин ам гэдэг ийшээ өгсөд их гоё байгальтай бас энэ Соготын жим гэдэг бас байгаа. Согон жим гэдэг байгаа. Энэгээрээс өгсөд үзүүл их гоё гэсэн. Тэгээд ийшээ ороод өгсөх гэсэн чинь болдгоо. Тэрээс харуул да. Зүгээр ингээд замаар ингээд битүү жимс. Одоо энд харуулъя. Анс ингээд асарцсан. Анс ингээд зүгээр газар зүгээр ингээд хөглөрч байна. Тэгээ одоо зэрлэг энд байна. За ингээд манай алхалт жоох удаашраад байна. Зүгээр ингээд зам дээр ингээд жимс асгарч гарч ингээд хүн зүгээр шатдах юм байна. Ваа, энийг харлаа. Ийм гоё. Ямас гоё юм бэ? За манай алхалт дууссан. Дээрээ гараад ирсэн. Үнэхээр үзэсгэлэнтэй. Гайхалтай газар. Үнтэй. Манай алхалтынх нь Амар их зураг авсан. тэг гартаа гартаа. Ийм их хатаа. Тэгэд бүр агагийн керманд бүр их байгаа. Бүр их байгаа. Тэрээс идэд болчихно. За хүүхдүүдээ сэтгэлээ хэлээ. Гойс. Амар гоё. Энэ зураг молог аваад амар гоё. Манай машин. Амар голондос харагдаад тест. Амар гоё. Энэ сэтгэлээ. Амар гоё сан. Жимс түүгээд тэгээд нэг хэрэм харлаа. Окей өргөцсөн. Монгол өөрөө амар ийм гоё үзэсгэлэнтэй юм байна. Тэг ингээ явж байгаадаа бид нар бол маш их баярлаж талархаж байна. Тэр үзэгцүүлэл маш их юм байна. Энэ удаагийн аяллаар ч гэсэндээ магадгүй хүсгэлийг бол одоо ингээд баруун талыг нь ч бүтэн тойрч чадахгүй юм байна. Тэгэхээр тодорхой хэмжээний аяллахаа хугацаанд зарим нэг зөрсөн болон зарим тохиолдолд болохоор санаандгүй байдлаар үзэж байгаа зүйлсүүдтэйгээ нийлүүлээд бидний энэ удаагийн аяллыг 2-3 сумдаар ч юм уу те хүсгэлийн баруун талын 3 сумдаар явах гэж бодож байна. Тэгээд өнөөдөр болохоор улаан уул сум те улаан уул сумд байгаа. Тэгээд цаашлаад Эренчинлөм цагаан нуур гэсэн явах төлөвлөгөөтэй байгаа. Гэтэ яг явдал дундаа юу болохыг хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр бол үнэхээр сайхан өдөр. Маш гоё кампграунд дээр ирлээ. Тэгээд угаасаа кампийн хамгийн гоё хоол бол шорлог. Тэгээд махмар гисцэн хамаг махаар гоё шорлог хийж ирлээ. Ких юм ийдсэн шүү. Өнөөдөр чинь хэдүүлсэн. Монгошин ам үзээд Хайхан гоё юм. дэше гарчдээ. Хайхан гоё.
хайкинг явж нөгөө бэвийн амар гоё байсан. Хайкинг хийж орой дээр нь гарах тэр гоё юм шүү. Би орой дээр нь гараад байсан. Эсэ. Тийм. Яагаад эсэ? Онн гэж бодоод. Тэр сайныг харснаас хойш би бүр гунан гэж бодоод лээсэн. Бодоод бүр яагаад Чин болгоомжтойгоор болгоом гэсэн юу гэж тийм. Маргааш бас жоохон эртхэн буух хэрэгтэй юм да. За манай ил явсараад 10 бүсгтэй ам 10 бүсгийн хавцах. Яг энэ хойно харагдаж байгаа болохоор Google Map-ээс харснаар болохоор шигтгэе хардаг юм гац ирсэн байна. За яг Google Map ч юм уу янз бүрийн map дээр бол яг энэ хүмүүс замыг бол заагаагүй юм байна. Нутгийн хүмүүсээс асуугаад байгалийн асууж зам заалгаж ирсэн. Тэгэхээр үзэсгэлэнтэй гоё сүлдмээ. Сүлдмээр гэдэг Дуу алтмаар тийм газар байна. Яс ямар вэ? Баяна. тэгээд хай галуу асаад тэгээд нэг нуур дээр асаад Нэг юм уу? Энэ хорцордын амуудаас усж байгаа усгал нь үнхээр гоё шиг юм. Зүгээр нөхөн хүмүүс хэлж байгаа бол усж байгаа энэ ус болгоноос нь зүгээр хутгаж аваад уухад болно гэж байгаа. Үнхээр янзтай. Үзэлтэй. Ийм бол. За манай хүүхдийг юм олж идрүүлсэн. Анзаарч олсон. За юу вэ? Энэ хадна. Ингээд дээдл ингээд яваасаа сласаа ингээд асаад яваасан. Асаад унтсан байна. Тийм. Аль хадаа. Are you gonna go? За энэ доор харагдаж байгаа энэ хад энэ хэсгээс тасарч үлдсэн байна. Бас анзаараад хараад бас сэтгэлтэй үзэгдлээ.
Ринжилэм сум жагантын голлынхаа дэргэд толж жагантын голоо үзчихэд одоо ийшээ хорилт сардгийн даваагаар давах гад явж байна. Хорилын даваагаар тэгээд шууд цаашаа хатгал руу гарна. Бид нар хоногоо тооцож үзсэн чинь бас хоног нэлийн тавчуу тэгээд бидний хувьд бас цаашид үзэх явах газар маань нэлээд их байгаа болох төр гарахгүй болохгүй болсон. Уг нь бол ийшээ цагаан нуур гэж цаашаа тэнгис шиг тэгээд зөндөө олон үзэх газар байгаа гэдгийг нь бол мэдчихэж байгаа. Гэхдээ энэ удаагийн аяллаар бол ягаад ч амжихгүй ийм аялал боллоо. Тэгээд ямар ч зэхний ээлжинд бол Үрсэлийн Дархтын хотгорын ямар ч амтыг нь авлаа. Дараад нь дахиад заавал эргэж ирнэ гэдэг амлалттайгаар ирэхэд буцаж байна. Одоо тэгтээ яг ирэхэд буцаж байгаа гэсэн ийшээ хатгал руугаа орж ямар ч Хүсгэл далаагаараа орчоод цаашаа баян зүрх гэж бодож байгаа тийм. Дархтын хотгорын 3 сум гэсэн чинь нэг нь цаана үргэлжлэв. Тийм. Дархтын хотгорын 3 сум гэдэг улаан уул Ринжилэм цагаан нуур. Цагаан нуур нь очиж юм шүү дээ. Тийм, цагаан нуур руу очиж байгаа. Өчтөр бол Ринжилэм хүртэх зам бас нэлээд төвөгтэй, нухчаа ихтэй замаар олон цаг явсан. Тэгээд бас хоног өдрөө бас бодоод ялтчуу цаашаа явах нь зүйтэй гэж үзсэн учраас бас нэгдэл чинь наашлахтаа шууд улаан уул гэж үгээд ирсэн тийм. Баян зүрх ороогүй. Тийм. Тэгэхээр баян зүрх рүү бас очих хүсэлтэй угаасаа анхнаасаа гарсан болохтой тийшээ явмаар байна. Тэгээ бидний байх хугацаанд бол Үрсэлийн Дархтын хотгорын орчин бол үнэхээр сайхан байлаа. Байнгын нартай шүнж гэсэн их үүтрээгүй ер нь их аятайхан байлаа гэж бодож байна. Гэхдээ одоо гараагүй болохоор олон юм яриад явах. За тэгээд яг штэ шүн толгоноос игдсэн. Тийм дөнгөж орж ирж байгаа. Толгоноос игдэг юм байлээ тий. Тэгээд одоо бидний хувьд бол баг өмнө давж байгаагүй хамгийн том даваагаараа давах гэж байгаа хордлын даваа гэсэн. Цаана хордлын даваагаа давчаад цаашаа өлхний даваа гэж бас байгаа юм лээ. Хүмүүс цаанаасаа бас их давж орж ирдэг. Наанс нь ч гэсэн бас даваад орчдөг. Нутгийн хүмүүс бол зам гайгүй яваад орчноо л гэсэн. Тэгээд одоо үзнэдээ. Тэгээ одоо энэ хордол сардаг Дархтын хотгорын бүх газруудын амтыг авсан юм чинь дараад нь тэгээд найз нөхдөд дагуулад ирэх. Дараагийн олон аяллууд бол толгой дотор бол зөндөө юм бууж ийн үзэж чадаагүй амжиг юм зөндөө юм гарч ирж байна. За тэгээ хордлын даваан дээр уулзъя. За хордлын ам руу хордлын даваа руу явах зам. Юу нэг баах нэг юм шавартай замаар уучаал яваад байна. Зөөлөн намгархаг хүстэй юм. Өнөөдөр гоё нартай байгаа тултаа бас тарцсангүй гайгүй шүү. Битүү намаг. Битүү. Ингээд хүн зөөлөн хүстэй болж байгаа. Өрхөн бүтэл. За эхнийхэн шавх цуцсан. Өмнөөс бол хончиж явсаар гад суурчлаа. Энд тэгээд нэг аюултай юм байна. Хүмүүс ингээд нөгөө шавраас батгаад мод ивэд тавиад тэгээд тэд ингээд зам дээр хайчдаг. Тэгээд одоо манай энд орчихсон мод ороод ирсэн. Тэгээд тэд ингээд бас машин руугаа завж хөвтчих гэдэг юм. Одоо ямар ч сан дөнгөж шавар цуучаад энд гол нь дэлгээрээ тулчаад байна. Жохон явцсан чинь нөгөө бучлаа бас хоёртлаа. Тэгээд эхний ээлж нь шавын давцангаа тавиад үзсэн. Тэгээ нөгөө мод ивэд яг хүмүүс гарч гэдэг мод ч нь өөрөө бас их аюултай. Эргээд нөгөө машин руугаа харуулж юм уу. Шавар доороогоо мод нь орж ирчих гээд байгаа юм аюул байгаа. Одоо юу хийгээд үзье. Дугаархан доор орсон юм шүү. Ийм амир.
Цаасан гараад ирсэн үү? За шаврын давц гэж нэг юм юм байна. Заавал нэг нөгөө ухаа шавраа ухаж махацлаад нөгөөдгөө дараад нь хүрцлээд ашааж байгаа. Яасан гэсэн шиг. Одоо наад чи нийл шавар. Тэгсэн. Ажтаа сайн гүйцэтгсэн. Яа баларсан. Хамгийн шавартай зам. Гайгүй байна гэж бодоод яваадсан чи ер нь бол машин явдггүй замаар нэгдсэн юм байна. Буруу зам сонгосон байна. За нутгийн хүмүүстэй таарлаа. Бас нэг дахны нэг жолоочтойч таарлаа. Буруу зам сонгосон байна гинэ. Одоо тойрч чадахгүй яач чадахгүй голт нь ирсэн учраас тэгээд одоо бүх шавраа туулаа гарахаас урахгүй. Тэгээд бэлтгэлтэй гарч ирснийх бүх юм ашиглаад явж байна. Тэгээд номын үтсэн хүнээс тэгээд дадлаг туршлагатай хүн чи ялч илүү байдаг гэдэг тэгээд туршлага сууж байна. Ном үзэл мэдгүй. Одоо л туршлага сууж байна. Одоо жоохон ухаалаг ажиллаж эхэлж байна. Түрүүн яг ийм юм руу ороод ингээ суучаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо ийм юм руу дөрүүлээд макс тракуудаа байрлуулад тэгээд гараад урчилж аргамж аваад явъя гэж бодож байна. Тэгвэл манай машин одоо хүчгүүдээ ч юм уу, форонер хүчгүүдээ ч юм уу эсвэл юм уу та биш гол нь юу болчиход байгаа. Шаврын дугуй байхгүй. All-terrain замын дугуйтай. Тэгэхээр яг шаварт дээр орох дээр бас яг дугуйны бас бэр дутж байна. Зарим гавчхаар газрууд дээр бол дугуй бас өчөхгүй байх шиг. Гэтэ одоо тэгээд арга нь болоод гаранда шаварт уусан шарын эзэн гэдэг шиг яг жиггүй утгаараа тийм болоод багш шүү. Яг энэ нь бол нэг юутай биш. Гэтэ яг өгсөн хэсгээр нь тавиад эдл нь яг доошоо суулгаад ер нь бол манай машин жоохон дугуй жижигдээд байна уу? Яг бас дугуй хэмуутай тэр хэмууч явах нөгөө тохирсон хийтэй биш болох тэр сайн мацаж шавраад өөрийнх нь хэнээс гаргаж чадахгүй байх шүү. Тэгээд гацаад байна. Тэгэхээр яг энэ дээр хүч алдна. Илэг нь бас наалтна. Тэр үед нь макс трак утууч тавиад тэрэн дээрээ гараад явна да. За тэгээд энэс чаш ингэхгүй байдлаар урчлаад ахмж аваад гарчвал гайгүй хоо одоо уг нь бол зам гайгүй гэсэн түрүү нэг үнтэй таахад гэж хэлсэн. За харъя. Яг төлөвлөгөөний дагуу боллоо. Гарцсан уу? За энэ байдлаар үзээд байвал тавтаа суухаас өмнө энэ аваад. Өчөө. За өстэй. Юм үзэж гинөө гэж.
Гэтэ ийм үзэхгүй адал явдалтай аялалч гэж байх уу те. Бас аяллаа бас нэг хэсэг, бас нэг адал явдлын нэг хэсэг юм болов уу гэж бодож байна. Бас тэгээд замаа сайн асууж тодруулж хэдийгээр сайн газар зөрөг байгаа ч гэсэн бас яг нутгийн хүмүүсээ сайн лавлж явахгүй бол бас ингээд Буруу замаар ороод. Тий. Нөгөө талын сайраараа явсан бол ямар ч асуудалгүй байсан гэж. Тэгээд энэгээр таарсан нутгийн хүмүүс бол тэгээд дандаа моцикл хүмүүс л явж байна л да. Дөтөн дөт юм шиг байгаа юм. Гэтэ сая бидний ингээд байгаа байдлаар бол Маш хугацаа бол. Тий. Хэд дахин хугацаа зарцуулж байна. Тэр явъя. За. Гарсан уу ямар ч гэсэн. Хой. Яа, миний тал. Км газарт шаврастай ноцолцоор нэг мэтгэл 4 цаг өнгөрсөн байлаа.
аяллаа маань хамгийн амттай мөчүүд магадгүй хэцүү бартаа сорилтын ард гараад сүрлэг уусаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгальд амсгийх энэ мөч байсан байх. Энэ өдрийн төгсгөлд гэр бүл хүүхдүүдээрээ улам их бахархаж, илүү ойртон татмасж цаашид ямар ч саад бэрхшээлийг давж чадах эрч хүчээр дүүрсэн байснаа мэдэрсэн. Амьдрал илүү амттай, өнгөтэй болсон хүүхдүүдийн маань цоглоод нүднээс ч тод харагдаж байлаа. Гэхдээ бидний аялал дуусгалаагүй байна. Хэрвээ танд бидний аяллаа видео таалагдж байвал лайк дарж, subscribe хийхээ битгий мартаарай. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баярлалаа.